Маш чухал хууль батлагдлаа. Ер нь Монгол улсад бол энэ эрхтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг зохицуулах бие даасан хууль бол өнөөдрийг хүртэл бол байгаагүй. Тийм учраас одоо маш чухал хуультай болж байна. Дээрээс нь бас анагаахын шинжилх ухааны хувьд бас шин шатанд гарах энэ амьгүй донорыг эдис эрхтэн шилжүүлэх хууль тусгаж байгаа гэд маш олон одоо хүний ам аврах ийм чухал одоо хууль батлагдаж байгаад одоо баяртай байна. Энэ салбарыханд бас баяр хүрэх хэрэгтэй. За нэг зүйлд жоохон санаа зовж байна. Энэ юу вэ гэхээр зөрчлийн болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах хуулийг 26 оны намрын чуулганд өргөн барина гэсэн байгаа. Тэгэхээр энэ болохоор хэтэрхий оройтж байна энэ хуулийн хувьд. Яагаад тэгэхээр энэ хууль одоо ингээ хэрэгжээд эхлэхээр яг зөрчлийн хуультай холбоотой янз бүрийн зөрчлүүд гарнаа. Тэгэхээр энэ асуудал дээр одоо зөрчлүүд гарахаар яаж шийдэх юм бэ? Хууль нь байхгүй. Тэгэхээр энэ хуультайгаа дагаж уг нь оруулж ирэх байсан. Яг энэ хуультай холбогдуулаад зөрчлийн хуулиа яаралтай гормоор оруулаад ирвэл бас улсын хурал батлах боломжтой. За энэ 3 асуулт байна. Нэгдүгээрт энэ тогтоолын 2 дугаар заалтад эрүүл мэндийн гэсний ард шашны гэж одоо шашны байгууллага гэж бас нэмэх саналтай байна. Энийг та бүхэн бас тогтоолын төсөлд бодолцоорой. Ягаад тэгэхээр энэ амьгүй донорын одоо асуудал дээр шашны байгууллагуудын оролцоо маш чухал байдаг юм аа. За 3 дахь нь бол энэ эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулна гэсэн байгаа. За үүний дараагаар засгийн газрын тусгай сангийн хуульд бас өөрчлөлт оруулна гэж. Тэгэхээр энэ хоёр нь ямар холбоотой юм бэ? Хоёулангаас нь энэ асуудалд хөрөнгө гаргана гэсэн үг юм уу гэдгийг тодруулж өгөөч. 3 дугаарт энэ барилгын ажил хэдий дуусаад ашиглалтанд орох вэ? Байгууллага одоо үүнтэй уялдуулж бас байгуулах хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм аа. За ажлын хариулъя. Хэн хариулах вэ? 4-р микрофон. За алтан тулга хариулъя. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга алтантлага. За одон төвийн гишүүний асуултанд хариулъя. За эхнийх дээр бол бид нэр алба байгуулагдсанаас хойш шашны төлөөлөлттэй бол байнгын холбоотой ажиллаж исэн. За тэр дундаа бол монголчуудын дийлэх нь буддын шинтэй. Тэгээд тэр дундаа бид нэр гандан болон шашны төлөөллөлттэй яг биечлэн уулзаад эрхтэн эдис шилжүүлэн суулгахын амьгүй донор тэр дундаа хүнд амьдрал бэлгэлэх гэдэг бол хамгийн том буян гэж энэ номлолт юм байлаа гэж бид нартай зөвлөдөж ярилцсан. За цаашдаа бол бид нар энэ шашны сургууль тэр дундаа энэ шашны төлөөлөлттэй бол байнгын хамтарч ажилланаа. За хоёр дахь асуудлын тухайд бол засгийн газрын тусгай сангийн тухай хуульд энэ өөрчлөлт оруулах юм шаардлагатай. Энэ нь бол одоо бол амьгүй донор болсон гэр бүлд оршуулгын тэтгэмж өгөх асуудал нь 2 сангаас олгож байгаа асуудлыг ажлын хэсэг ярилцаад за 1 сангаас олох нь зүйтэй юм а гэдэг энэ засгийн газрын тусгай сангийн тухай хууль дээр яг тодорхой ямар нэгэн одоо салаа утгагүй байдлаар илүү тодорхой оруулж өгч байгаа. Одоо бол даатгал төлөгч болон төлөгч биш хэсгээс үл хамааран амьгүй донор болсон тохиолдолд түүний гэр бүлд оршуулгын тэтгэмжийг засгийн газрын тусгай сангийн тухай хууль заасны дагуу дэмжих сангаас нь олгоно гэж ингэж оруулсан байна. За 3 дахь асуудлын тухайд 1-р эмнэлгийн дэргэд барьж байгаа эд эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төвийн асуудал бол яг 1-р эмнэлгийн төвийн өргөтгөл баригдаж байгаа. Барилгын явц маш сайн явж байгаа. Энэ бол 2028 онд орно гэсэн ийм төлөвлөлтөд ажиллаж байгаа. За баярлалаа. За одоо удахгүй санал хураалт явна шүү гişүүдээ танхимдаа хүрэлцээрье.